Сайн бацгаана уу? Сайн байна уу? За сууцгаа. За багш нь та нарын нэг сайн мэддэг дууг сонсгоно. Бүгдээрээ дагаад дуулаарай заа юу? За бүгдээрээ сая ямар дуу сонссон бэ? Оо, жигмэд тогмод 2 гэдэг дуу сонслоо тийм үү? Саяны дунд юун тухай гарав? Оо, жимсэнд явсан 2 хүүхдийн тухай. Хин гэж 2 хүүхд байсан бэ? Оо, нэг нь жигмэд, нөгөөдгийн тогмод гэдэг 2 хүүхд байсан бахан тийм үү? За, жигмэд тогмод 2 жимсэнд хамт явсан тийм үү? Тэгвэл жигмэд нь ямар байсан гэсэн? Ямар савтай явсан бол? Оо, жигмэд нь жижиг савтай явсан. Тогмод нь том савтай явсан бахна шүү дээ, тийм ээ? За, багштай энэ өгүүлбэрийг уншив. За, гэж басаад багштай уншаарай. Жигмэд тогмод 2 жимсэнд хамт явжээ. Оо, сайн байна. За, сууж. За, жигмэд тогмод 2 шаашаа харсан жимс төвхөр явж гин тийм үү? За, энэ хинний болов? Тогмод нь том савтай тийм ээ? Жигмэд нь жижиг савтай байсан. За. За, дараагийн өгүүлбэрийг очмоо багштай унших уу? За, очмоо багштай уншаа. Том савтай тогмод нь савн нүдтэй жижиг савтай жигмэд гэдэг савтай. Оо, за, сайн байна сууж. За, жимсэнд хамт яваад буцаад ирсэн чинь хинийхэн савнд үрсэн гэж байна? Тогмодын савнд үрээд жигмэдийн гидсэн цаадаад ирсэн байж тийм ээ? Жигмэд ямар савтай байлаа уг нь? Жижигхэн савтай байсан тийм ээ? Тэгсэн мөртлөө эцсээр агаад гидсэн цаадсан бахна шүү дээ. Тогмод болохоор том савтай мөртлөө яаж савд үрсэн бахна уу? Оо, төвөөсээр агаад саваа жимсээр дүүргэсэн бахан тийм үү? За. За, багш нь жигмэд тогмод 2-ын зургийг самбарт байрлуулах юм. За, энэ хинэн үе хүүхдүүд ээ? Тогмод нь тийм ээ? За, энэ жигмэд нь шүү дээ. За, Америкийн багштай гарч ирээд энэ жигмэд тогмод 2-ын хувийн хоёлоо зөв байрлуулах гэх үү? Йоо, нууц. За, хишээ. Багштай даарч. За, энэ юу вэ? Хувийн байж дээ тийм ээ? Аль багш нь хаана хаана байгаа юм? Оо. За, энэ хараа. Альных нь хувийн байна? Америкийн тийш харлаа. Том савтай тогмодын хувийн байна тийм ээ? Хоёлын зангуун дээр нэг наач. За, энэ ямар хувийн байна? Энэс ямар вэ? Жижигхэн байна тийм ээ? Жижиг хувийн байгаад жигмэдийн хувийн байна шүү дээ. Нийцээр аваад гидсэд өргөцсөн жигмэдийн хувийн байхan тийм ээ? За, сайн байна багштай сууч. Америкийн зөв наасны хүүхдүүд ээ? Зөв. Оо, зөв наасан байна тийм ээ? За, сайн байна Америкт. За. За, тэгвэл саяны дуун дээр бидний мэддэг ямар үг гарсан бахна уу? Оо, эсрэг утгатай өгнөд ямар үг вэ? За, багштай уншаарай. Явжээ. Иржээ. Том. Жижиг гэсэн эсрэг утгатай өгнөд гарлаа тийм ээ?
За. Энэ тэмдэглэгийг харж ирсэн хүүхдүүд ээ. Арзан. За хаана байдг вэ? Нөгөө баасан шахтаар өгсөн. Оо тийм шатаар өгсөж өрөөдөхөд байдаг. Манай сургуулийн сургууль дотор бас байгаа тийм ээ. За үүдний шатаар дээш өгсдөг, энэ шатаар доош уруудна гэсэн тэмдэглэг байдаг шүү дээ. За нөхөн гарцсан дээр байдаг гэж нөөр. Юу гэсэн утгатай тэмдэглэг юм бол энэ тэгвэл? Дээш өгсөн. Оо дээшээ өгсөн шүү гэж зааж байгаа тэмдэглэг байх юм тийм ээ. За энэ хүүхд яаж ийн? Оо шатаа дээшээ явж ийн. Тэгвэл ингэж дээшээ явахыг өгсөх гэж хэлдэг байна шүү дээ тийм ээ. Өгсөх. За өгсөхийн эсрэг нь юу юм болоо хүүхдүүд ээ? Уруудах тийм ээ. За тэгвэл уруудахыг ийм тэмдэглэгээр тэмдэглэдэг байна. За энэ тэмдэглэгийг бас хаана харлаа? Оо тэг яг нөгөө эсрэг талд нь байж байдаг шүү дээ тийм ээ. Нэг талаар нөгсөн гэсэн бол нөгөө талаар нь уруудна гэдэг дандаа энэ тэмдэглэг манай хамтдаа үйж идэг тийм үү? За энэ яаж зураг вэ? Шатаар уруудж байгаа энэ тэмдэглэгийг харуулсан зураг байна шүү дээ тийм ээ. За энэ дэлгэцэн дээр ямар зураг гараад ирэх хардаа бүгдээрээ. За харгалаа хэлээрэй. Оо тий уулаа өдөө өгсөөд буцаад бууж тийм ээ. Тэгвэл уулаа өдөө явахыг яах гэдэг байх нь? Өгсөх гэдэг байх нь. Доош явах нь? Уруудах гэдэг байх нь. Тэгвэл өксөх уруудах гэдэг үг маань ямар үгэн дээр хэрэглэгдэж байна? Шатаа дэш явахыг өксөх гэдэг юм байна тийм ээ. Уул өдөө явахыг бас өксөх гэж ш дандаа дэш явахыг тийм ээ. За шатаар доош буухыг юу гэдэг вэ? Уулаар доош явахыг бас уруудах гэж ярьдаг байна тийм үү? За багш нь энэ самбар дээр дахиад нэг тэмдэглэгээ байрлуулаад таа. Та тараад хэлээрэй багш та. За энэ багш нь юу гэж хэлсэн бэ? Энэ яг өксөх дотор тэмдэглэгээ байлээ. Өксөх гэсэн тэмдэглэгээ тийм ээ? Өксөх. Энэ уруудах гэсэн тэмдэглэгээ тийм үү? Уруудах. За энэ тэгвэл яаж байгаа хөхт вэ? Оо тий шатаар доошо бууж байгаа буюу уруудж явж байгаа хөхт вэ тийм ээ? Энэ өгсөж явж байгаа, дээшээ явж байгаа хөхт вэ тийм ээ? За тэгвэл энэ тэмдэглэгийг самбар дээр хэн байрлуулах вэ? Заацсан давж багштай гарч ирээд хоёлоо тэр тэмдэглэгээний ард энэ зураг зөв байрлуулъя. Заацсан давж гараад ирлээ багш. За энэ яаж явж байгаа хөхт вэ? Хаашаа явж байгаа нөхт? Шатаа доошоо явж штэ тийм ээ. За доошоо явахыг маань уруудах гэдэг байгаа ш. За тэмдэглэгийн ханарднаа шүү. За зиндай. За одоо энэ хаашаа явж байгаа зураг хардаг штэ. Энэ шатаар хаашаа явж байна нөхд? Дээш явж байна тийм ээ. За тэгвэл хоёул тэмдэглэгийн ханааж байрлуулъя. За сайн байна давшаа. За давшийн зураг тэмдэглэл хоёрыг зөв байрлуулж чадсан уу хөхтүүд ээ? Зөв. За эхний зураг энэ юу гэсэн тэмдэглэл вэ? Оо өксөх гэсэн тэмдэглэгээ тийм ээ? Шатаа дээш өксөж яваа хөхтөө. За энэ уруудах гэсэн тэмдэглэгээ. Доошогоо шатаар уруудж яваа хөхт. За зөв байрлуулсан байна. За давш маш сайн байна. За багш нь зөв хэлсэн учраас смайл наач юу. За Америкт маань бас түрүү даалгавраа зөв хийгээд 2% зөв байрлуулсан байгаа тийм ээ. За Америкийн багт бас багшин дүн тавьдаг. За тэгвэл энэ дээш уулаа дээш явж байгаа хүүхдийг бид нэр яаж ингэж ярих нь вэ? Өгсөж гин гэх юм тийм ээ. Энэ хүүхд болохоор уруудж явна тийм үү? За багш ширээн дээр нь хүүхд болгоны дунд уулны зураг байрлуулсан байгаа. Яг энэ зургийг байрлуулсан байгаа. Бүгдээрээ эргүүлээд дээш харуулаад тавиадах та. Дээш нь харуулаад тавьчих.
За ширээ болгонд байна уу? За дотор нь 2 сум байгаа. Сумын багштай гаргаарай. Ууд дотроос сумаа гаргаад нэг нэгээр нь авчих та. За амиртанд нэг сум өгч. За уутнаас нь гаргаад дээр нь тавьж агаад нэг сумаа авчих. Нэг нэгээр нь бүгдээрээ уулан дээр явж байгаа хүүхдэд тэмдэглэгийг нь хийж өгье. Зөв явж гин үү, буруу явж гин үү тийм ээ. Гаргасан орилоо. За сумаа нэг нэгээр нь авчираа. За бэж. Багшаа хэлэхээр. За. За зураг руугаа харж байгаа. Эхний хүүхд дээш уулаад өгсөж яв. Тэгвэл өгсөж яваа тэмдэглэгээний сум нь хаашаа харсан байх ёстой юм бэ? За, нэг нэгээр нь сумаа өөрөөсөө авсан сумыг харж агаад байрлуулна шүү. Багш нь энэ зурган дээр нь ингээд зангуу наагаад өгсөн байгаа. Энэ зангуун дээр нааш тэ. За, нөгөө уруудаж яваа хүүхдийн тэмдэглэгээд нэг нь хийнэ. За, сумаар л тэр тэмдэглэгийг нь хийж өгнө шүү дээ. За, боловсцгээ. За хоёлаа нэг хий. За энэ хүүхд хаашаа явж гинөө? Тий өөрөө доошоо уруудаад явж шүү тийм ээ. Тэгвэл энэ сум хаашаа зааж өгөх юм бол доошоо явж шүү гэдэг нь яаж зааж өгөх вэ? Сум нь хаашаа харах вэ штэ? За энэ дээр наагаараа энэ зангуун дээр. За хийгээд дууссан хүүхдүүд нь буцаагаад хавцандаа хийгээрэй штэ. Хавцандаа хийж байгаа самбар дээр гаргаад наагаад байгаараа хийсэн үү? За хийх шаардлагагүй дээ ингээд наач. За гарч гараад. Яхаа. За хавцандаа хийхгүй ард нь сорон зинаас мааш. За дөрөв баг маань дөрвөлээ хийгээд дууссан юм тийм ээ. За хамгийн ихнийхээ хин наасан бэ? Тэр дээр байгаа. Гаан олог. За багш нь очиод шалгаад үзээд бүгдийн дүгнээ тай. За эндээс харагдахгүй шүү. За бүгдээрээ маш сайн зөв байрлуулсан байна шүү дээ. Уулаад өгсөж явал суман дээш гэх тийм ээ. За энэ хамгийн сүүлийн Америкнаас ээ. За Америкт энэ хараа суман доош харахсан байхгүй уруудж яваалахаар. За багш нь Америкт. За бас нь бүгдээрээ сайн зөв хийсэн байна. За зөв учраас багш нь смайл наадаг. Дараагийн За энэ юу гэсэн утгатай тэмдэглэгээ өгдөө. За та нар энэ тэмдэглэгийг хаана харсан? За ариун цэврийн өрөөнд бүгдээр дандаа харсан байна тийм ээ. Ер нь бол энэ юуг тэмдэглээд байгаа? Тийм эмэгтэй хүн орно шүү. Эмэгтэй хүн орж болно гэсэн тэмдэглэл байна тийм үү? За энэ тэмдэглэл хаана байдаг гинэ? За. Хувцс солих өрөөнд байдаг гэж энэ ариун цэврийн өрөөнд байдаг өөр. Халуусны газруудад бас байж идэг тийм ээ. Иш эмэгтэй хүн орж болно гэсэн тэмдэглэл тийм үү? Манай сургууль дотор энэ байгаа юу? Хаана байдаг лээ? 0 дотор байж идэг тийм ээ. За тэгвэл энэ тэмдэглэгээ байх юм бол иш эмэгтэй хүн орж болох нь шүү дээ. За энэ юу гэсэн утгатай тэмдэглэгээ юм бол? Тийм нөгөө эмэгтэй гэдгийг маань эсрэг тийм ээ. Энд эрэгтэй хүн орж болно шүү гэсэн тэмдэглэгээ тийм үү? За энэ тэмдэглэгээ бас хаана байдаг вэ? Тийм. Саяны яг та нарыг хэлсэн бүх газрууд бас байж идэг тийм ээ. За тэгвэл ийшээ эрэгтэй хүүхэд ордог бахан тийм үү? За багш нь ширээн дээр нь бүгдээрэнд нь хүүхдийн дүрс өгсөн байгаа. Нэг нэгээр нь аваарай.
За эрэгтэй хүүхдүүд нь эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд нь эмэгтэй дүрсийн ахна шүү. За. За бүгдээрээ төрсөн авснаа багштай өргөд харуулдаа зөв авч аваарэ. Оо сайн байна. Манай охтууд Америкийн багш руугаа зураг харуулаарай. Зураг багш руугаа харуулдаа Америктэй. Оо зөв. За манай охтууд болохоор дандаа эмэгтэй хүүхдийн зурагтайг авсан байна тийм ээ. Хөвгүүд нь болохоор эрэгтэй хүүхдийн зурагтайг авсан байна шүү дээ. За тэгвэл бүгдээрээ хаашаа нь аврах ёстойгоо бүгдээрээ гарч ирээ самбар дээр байрлаа шүү. Хоёр хоёроо гарч ирнэ. За эхлээд бидний ширээний хоёр гарч ирнэ. За хамт гараад ир та хоёр. Аргил та хоёр төв байж орлоо. Араас нь өрөөдөр заа. За зэрэн чигээ яваарай өгштэй. За цэндэ. Заагаал эрэгтэй юм чинь энэ эрэгтэй тэмдэглэлтэй газар руу орно ээ. Цэндэ аюушаас дэше орно гэ. За сайн байна. За зэрэн чимэг энд байрлуулсан байна. Оо сайн байна. За. За одоо наслана болор цэцэг хоёр гараад ир. Болор цэцгээ. Болор цэцгийг хамт аваад гараад ирэх шүү дээ. За яваа. За. За одоо очмоо Америкт хөтлөөд гараад ир шүү. Болор цэцэг гараад. За. За Америкт манай Америкт чинь за яасан зүгээр үү. За Америкт энэ хоёр хаалганы хаашаа нь орох хэрэгтэй лээ. Энэ хараа. Энэ эрэгтэй хүн орж болно гэж, энд эмэгтэй хүн орж болно гэж. Манай Америкт нь бол хаашаа орох вэ? Хэдээд. Оо сайн байна. Энэ хаалга руу ордог шүү дээ тийм ээ. Хоёул тэр араас нь ачийн. За маа. За сайн байна. За суугаа. За самбар дээр нас юунуудаа хараарай. Зөв хөөхтөд ээ. Бүгдээрээ зөв наалаа тийм ээ. Сайн байна. Бүгдээрээ. Зөв нас учраас. Шнэл нач. Хамраас тусгаараад ирнэ. За багш нь салбарт өг. Гараад ирнэ. За. За бүгдээрээ тэгвэл өнөөдөр эсрэг утгатай үг ба юуг үзв? Тэмдэглэгээнүүдийг үзлээ шүү дээ тийм ээ. Эсрэг утгатай үг ба тэмдэглэгээ. За дэвтрээ гаргаад бүгдээрээ он сараа тавиад хичээлийнхаа сэдвийг тавь. За дэвтрээ гаргаад хичээлхээс бүгд тавьчих. За тэгээд бүгдээр нэг сайхан амраатах. За тэр хооронд очмоо яах вэ? 0 ороод багштайгээс яваад цаа. Тийш үү? Тэгвэл энэ хажуутлаа англи орохоос хамраа зөвч орох. Нана. За бүгдээр гараа амраагаад нэг дасгал хийгээд тахчихгүй. За хичээлхээс сэдвийг тавьчаад бүгдээр балан хажуудаа тавьчихна. За болор цэцгэх дээр багш нь бичсэн байгаа. Дэвтрээ нэгээд зүж багш нь өнөөдөр хон сарыг тавиад хичээлийнх нь гарчгийг тавьсан байгаа.
Гаан хөлгөө багш нь бичсэн байгаа. За гаан хөлөг цэнд авш болор цэцэг 3 дахь дээр багш нь бичсэн байгаа шүү дээ тийм ээ. За манай амирд түр амарч. За бүгдээрээ одоо балаа тавьчих. Гараа амраагаад бүгдээрээ нэг дасгал хийчээ. Багш. Эсрэг утгатай үг ба тэмдэглэгээ. За дараа нь багш нь яах вэ? За эхлээд амраатах дөр багштайгаа юу балаа тавьчих орлоо. За бүгдээрээ нааш анхаараарай. За салхиллаа. Салхинд үүс мод яадаг үлээ? Найгадаг тийм ээ. Үсээ аваа гаргадаг шүү дээ. За амирд багш тойлоо гараа амраагаад тасгал яасан гарыг. За гараа амраагаад. За зүр. Яа хараа. Нэрийг дагаад хийх нь шүү дээ бүгд хоёлаа. За гэж нэр тийм үү? За салхи удам ширүүс чинь. За салхи зогсоод бороо туслаа. За бороо ганц нэг хэн тусчин. Тийм аа бороо тусчин. За бороо тусах юм бүгд. Бороо удам ширүүслээ. Бороо ширүүслээ амиртай бороо орчин чи тийш хардаг. За бороо ширүүслээ. Бороо зогслоо. За бороо зогсоод наар гарлаа. Ямар халуун юм бэ тийм ээ? За бүгд өсөрч. За бүгд хичээлдээ орё. Очвол зүгээр гэсэн. За багш нь бүгдээрээ нэг номерын хавцаа гаргаараа нэг гэдэг дугаарлцсан. Хавцнууд хажуу талд нь байгаа. За бүгдээрээ ууднаас нь гаргаад энэ даалгаврыг гүйцэтгэх. За багш нь яаж хийхин тайлбарлаад өгье. Очмаа, нансалмаа, цэрэн чимэг. За оргил дөрөв хийш үү энэ дасгалыг. За энд ямар зураг юм хөлтөд? Нааш эхлээд харж чаддаг багш. Багшны даалгаврыг тайлбарлаад өгье. За ямар хоёр сав байна? Жижиг том сав байна тийм үү? За энд зураг байна тийм ээ. За зургийг хараад үгийг уншаад эсрэг утгатай үгийг өөртөө нөхөж бичнэ шүү. За юу. Нансалмаа, очмоо, оргил, цэрэн чимэг дөрөв хийгээр энэ дасгалыг. За болор цэцэг. Сэнд аюушгаан гэдэг гаалгүй багштай нэг номерын хавцаа гаргаад энэ даалгавраа гаргаад тахтаа энэ даалгавраа. За болор цэцэг гаан өлөг энэ дөрөв дахь багш нь наах даалгавар өгсөн байгаа. За энэ явжээ гэж цаашаа явж байгаа хүүхдийн зураг байгааз. За тэгвэл энэ хажуу талд нь иржээ гэсэн зургийг наа дөрвөн зураг дотроос олоод наах нь шүү дээ. Зургийг хараа тийм ээ. Энд том хувин байгаа юм чинь эсрэг зургийг олоод наа. За цаасны цав хажууд нь байгаа цавгаар багштай зургийнхаа ард ард наагаад яваарай. За манай амирдан болохоор багштайгаа хоёулаа. За энэ том жижиг хувингаа өнгөөр ялгаж бодноо. Том жижиг хувин өнгөөр ялгаж бодно. За амирдан хоёулаа энэ том хувин энэтэй адилхан өнгө болгож бодох юм ба шүү дээ. Энэ хоёр хоорондоо айл нь ягаан өнгөтэй вэ? Энэ том ягаан өнгөтэй тийм үү? За чи ягаан өнгөтэй харандаа аваад тахтай багшаасан? Оо сайн байна. Энэ ягаан өнгөтэй харандаа шүү тийм ээ. За энэгээр хоёулаа энэ том хувинг ягаан өнгөтэй адилхан өнгөтэй болгож бодох нь шүү. За бодоорой багш. За дууссан хүүхдүүд нь буцаагаад хавцсандаа хийгээд самбар дээр гаргаад байрлуулна. За цэнд авшаа.
За багшны дөрөв зураг өгсөн юм тийм үү? За энэ хоёр хүүхдээ яаж юм? Цаашаа явж гин тийм үү? Тэгвэл одоо энэний хажууд нь хоёлаа эсрэг утгатай зургийг наах нь шүү дээ. Энэ дөрөв зургийн аль нь вэ? Явж байгаа юм чи эсрэг нь юу ах нь? Буцаад наашаа ирж байгаа зургийг болох нь шүү дээ тийм үү? За алийг наах вэ? Алийг наах вэ? Оо зөв. За наад зураг савд хүрч байгаад энэ ард нь наа чинь. За багш нар наагаарай. За шиг хэлтгүү дээ. Хэлэхгүй. За зэрэн чимэгдсэн ойлоо багш нарын. За зөв. Өгсөх уруу дах дээс гэрч шүү заа юу. Уруу дах. Дээс гэрч. За сайн байна. Тэнд зүвтсэн байна. Алан хаал хараа. Оо зөв наа чинь сайн байна. За одоо нөгөө зургнууд алуу наа чинь. За зэрэн чимэг гаргаад самбар дээр байрлуулчих хийсэн юм чи тийм үү? Хийсэн юм чинь гаргаад самбар дээр байрлуулаарай. За оргил туслаад өгөөрэй нүдтэй. За оргил зүгээс юм шиг хараад. Ишгийг хэрэггүй гаргаад наач. За багшлаа. За боловч цэцэгтэй туслаараа наслана. Зургийг тайлбарлаад зүг. За. За амирд. За багш яах юм гэр бодоод өгөрөө юм байна. За. Манай бүртүүстэй юу? За багш нь одоо эндээс өрөөд авъя. За самбар дээрхийг бүгдээрээ шалгах хараарай. За сайцтын дээр шавж наасан зүг байна уу? За хамгийн эхлээд явах гэдгийн ардны эсрэг ирэх гэсэн үг тийм ээ. Явж ирж гэсэн нөгөө хоёр хүүхдийн зургийг маань зөв наасан байна. За доотлолт нь юу ямар зураг байна? Жижиг сав. Том сав эсрэг нь за зөв олж наасан байна. За хамгийн дараагийн зураг. Өксөг өрөөдөх. Дараагийн эрэгтэй, эмэгтэй гэсэн зураг байна. За бүх хүүхд маань зөв хийсэн байна. Бүгдээрээ сайн хийсэн байна. За болор цэцэг хийж гинэ. За наслмаа туслаад байна. За энэ шатаар өсчөө зураг байгаа юм шиг эсрэг нь юу ах нь? Өрөөдөх байх нь шүү дээ тийм ээ. За. За энд эрэгтэй эсрэг нь эмэгтэй гэсэн. За хийцэн хүүхдүүд нь ширээн дээр хоёр дахь даалгавраа гаргаарай багш та. Хоёр дахь даалгавраа. Ширээн дээр хоёр дахь даалгавраа гаргаарай. За ширээн дээр хоёр дахь даалгавраа гаргаад уутнаас нь гарахгүйгээр дээш нь харуулж тавиад уутныхаа гадна талаас ичгцээ. Багш нь зөв бурууг нь шалгаад буруу байвал бүгдээрээ дахиж арилуулж чухалраас уутнаасаа битээ гаргаарай. За тэгээ ширээн дээр нь палмастай тавьсан байгаа. Палмасраа аваад зургийг хараад сууж багш нь яаж хийх вэ? Зааврыг хэлсний дараа хийж эхлэв шүү заа юу. За энэ хийгаалгүй. Нааш туссан юм шүү дээ. За самбар дээр гараад байрлуулчих шүү дээ. За Америкт ямар хувин удаж байгаа вэ? Том ягаа хувин удаж байгаа шүү дээ. Энэ ямар хувин гэж юм? Жижиг хувин гэж юм. Багш нь энэ жижиг гэсэн үг нь бичсэн байна тийм үү? Тэгвэл хоёулаа том хувингийнхаа дор том гэсэн бичгийг наа. Том хувин байна тийм ээ? Том. За хоёрдугаар даалгавраа гаргаад палмасраа аваад бэлдээд байж байгаа. Багш нь одоо яаж хийх заагаад өгье. За энэ зэргийг хардаа хөхтөдөө. За зөв бурууг нь бүгдээр тэмдэглэе. За тэмдэглэхдээ яаж тэмдэглэх үү гэхээр зөвийг бол ийм тэмдэглэгээ хийх нь тийм ээ. Зөвлөж. За энэ x бурууг нь x гэж тэмдэглэх нь шүү дээ. За эхний зургийн дээр энэ ямар тэмдэглэгээ вэ?
Захиад сайн юу руугаа хараад боштой тайлбар зан сонсоод аваа. Шатаар өгснө гэж тийм үү? За тэгтэл энд яаж вэ? Орууд чинь. За тэгвэл зөв үү буруу юу гэдгийг эндээ та нар палмастраар тэмдэглэх нь тийм ээ. За энэ зургийн дээр яаж вэ? Шатаар орууд ч явна. Энэ ямар тэмдэглэл вэ? За ингээд бүгдээрээ юугаа палмастраа аваад зөв буруу гэсэн тэмдэглэгээ хийгнэ шүү дэсэн дээр. За амиртай хоёлоо дутуу битсэн юугаа гэртээ гүйцэж будъя заа юу. Гэртээ энэ ягаан өнгөөр том онгоо гүйцэж бодох юм. За багштай хоёлоо одоо энэ та дээр. За наад чи хэм бэ? Амиртай саний дундаар гарсан нөгөө жигмэд огмод хоёр маань тийм үү? За тэгвэл хоёлоо энэ хувингийн зөв олжнаа. За энэ ягаан өнгөтэй хэнийх нь хувин бэ? Энэ синхронктэй хэнийх нь хувин бэ? За чи энэ сүдрийг харж агаад давхарлаад наахна шүү. За тус зөвхөд нь хажууд хүүхдэд туслаад хийгээд тэрэ. За дараагийнх нь. За энэ хоёр хүүхэд маань энэ хаалга руу зөв хаалга руу орж ийн үү, буруу хаалга руу орж ийн үү гэдгийг яг саяныхтайгаа адилхан тэмдэглэн шүү. Оо сайн байна амирдан. Энэ жижиг хувин, энэ нь том хувин тийм ээ. Том хувин хэний хувин блэ? Тогмод тийм ээ. Энэ жигмэд тийм ээ. Гидсэн дүүрсэн жижиг хувинтай жигмэд баха. За багштайгаа хоёлаа. Энэ жимс түүхээ хоёлаа. За энэ жижиг жимснүүдийг жижиг дээр нь олж таглах нь шүү. За томын том дээр нь. За жижиг томоор нь ялгаа таглаарай багштай. За багшны өмнөх даалгаврууд нь авчих. За хийсүүхдэд навчирнаагаад аа. За хийж дууссан уу? Энэ хэнийх вэ? За наслан орох гэж байна. За амирдан багштай энэ хараа том биш дээ, энд тагж болж гинүү? Болохгүй шүү дээ. Чи хардаа энэ хоёрын аль нь том бэ? Салам. Энэ нь том байгааз. За томын том дээр нь. За ингээ эргүүлээ таглчихна. За энэ. Энд таарах уу? Том байна уу жижиг үү? Адилхан байна уу? Шаардаа. Юухан. Өөр юм тийм ээ. Энэ том биш дээ. За ийшээ таглая байлаа. За эргүүлээ. За бусна дандаа жижиг юм чинь чи одоо эднэрдээ таглчих ингээ нэг юм баг шүү дээ. За бүгдээр ингэ дуусчих. За тэгвэл бүгдээр хийснээр шаардчих тийм ээ. За эхний хүүхэд нь шатаад өгсөн гэсэн тэмдэг байхад оруудсан явж энэ төгсөө буруу юу гэхэд вэ? Буруу. Ингэж тэмдэглэсэн үү? За сайн байна. Энэ. За энэ тэмдэглээ юу гэсэн тэмдэглээ вэ? Оруудах гэсэн тэмдэглээ. Энэ хүүхэд оруудж яв. Тэгвэл энэ зөв байх нь тий бас. За энэ юу гэсэн тэмдэглээ вэ? Энэ тэмдэглийг хадаа шүү. Оо, эмэгтэй хүн орно гэсэн хаалга руу энд эрэгтэй хөлт орохгүй явж штэ. Энэ зөв буруу юу? Буруу. За энэ бас буруу явж байна тийм ээ. За ингэж тэмдэглэсэн үү? За тэгвэл өнөөдөр бүгдээрээ явжээ, иржээ. Том, жижиг. Өгсөх уруудах эрэгтэй эмэгтэй гэсэн өгсийг үдсэн байх нь штэ. За насалмаа очмоо. Цэрэн чимэг, оргил дөрөв,
За энэ дөрвөн үгнээс 2 үгээр нь өгүүлбэр зохиогоорой багштай дэвтэр дээр. Өгүүлбэр зохиогоорой. Орсон өгүүлбэр зохиох нь шүү дээ тийм ээ. 2 үгийн сонгоод өгүүлбэрт оруулаад бичих нь. Оо зөв сайн байна амир. Одоо энэ хоёрыг хоёулаа. За бусд нь болор цэцэг сэнд авишгаа болдог. Дэвтрэнийхээр багш нь үгийг бичээд өгсөн байгаа. Багшийнхаа бичсэнийг 2 мөр бичих шүү. Багшийнхаа бичсэн үгийг 2 мөр бичих нь. За багш нь дэвтэр дээр нь бичсэн байгаа шүү тийм ээ. За багшаа бичсэнийг бичээрэй. За тэр 8 үгнээс сонгоод 2 өгүүлбэр зохиож. Сэрчмээ тэр самбар дээр байгаа үгнээс хараа сонгоод зохио. Сайн мэртэй яасан. Оо бүгдийн зөв таглалсан ба шүү дээ. Сайн байна. За сайн байна. Багшны энэ хэлсэн юм авчи. За амиртан зөв хэлсэн учраас багш нь амиртан смайл наач нөө. Сайн байна амиртай. За амиртай чи нааш хардаа. Энэ хоёрын аль нь том бэ? Аль нь том бэ? Нэг нь том, нэг нь жижиг үү шүү дээ. Энэ хоёрын аль нь том бэ? Чи том аяган байх штэ. Өргөд өгдөг том аяган. Оо сайн байна. Энэ том аяг шүү дээ, тийм ээ. Энэ жижигхэн могоз энэс. За тэгвэл хоёулаа энийг ялгаж хийш үү заяа. Томын том аяган, жижиг аяган дотор ийш үү заяа. За энэ дөрвөн бөмбөлгийг хоёулаа том жижигээр нь ялгаад хийшээ. За багштай хийгээрэй. Юу вэ? За өгүүлбэрээ бичсэн үү хүмүүдээ? За бичсэн өгүүлбэрээ багштай уншиж өгөх хүүхдүүд нь. Өгүүлбэрээ багштай бол найзуудаа уншаад өгөөрэй. За оргил басаад уншаад өгье. Манай дүү дэлгүүр явж аль нэг нь оруулах хэрэгтэй байхгүй юу? Иржээ гэдгээр нь дахиад нэг хэр явж иржээ гэхээр яваад ирлээ гэж болно тийм ээ. Дэлгүүр явчаад буцаад ирсэн байж болно тийм үү? За дэлгүүр яваад ирлээ гэж болно. За зэрэг чимээс зохиосон огшно. За оргил сайн байна. Зөв зохиосон байна, сайн байна. За наслмаа багштай зохиосон өгүүлбэрээ босоод уншъя. Наслмаа. Манай ажилдаа явжээ. Манай ажилласаа иржээ. За манай аав ажилдаа явжээ. Манай аав ажилласаа ирлээ тийм ээ. Яваад буцаад ажилласаа ирсэн байна шүү тийм үү? За тэгвэл оргил наслмаа хоёр сая ямар өгнүүдийг оруулж өгүүлбэр зохиосон байна? Оо явжээ иржээ гэсэн хоёр үгийг оруулсан байна тийм ээ. За зэрэг чимээ унших өгүүлбэрээ. За эмэгтэй хүн 0 оржээ гэж байна. За тэгвэл ямар үг орсон бэ? Эмэгтэй гэдэг үгийг оруулах зохиосон байна шүү дээ тийм ээ. За очмоо. За сайн байна. Зэрэг чимээ. За. За очмоо хөшнө унших зохиосон өгүүлбэрээ. За. Энэ үү? Оо тийм. За ч уншаад өгч. Миний аяг тийм юм. Оо миний аяг жижиг. Миний цүнх том гэж сайн байна. Том жижиг гэсэн хоёр үгийг хоёуланг нь оруулсан байна тийм ээ. За манай амин эрдэн болохоор оо сайн байна. Энэ жижиг аяган дотор жижигийг хийцэн байна тийм ээ. За энэ том аяган дотор хоёр том бөмбөлөг хийх хэрэгтэй байсан. За хоёр томыг зөв хийсэн байна. Энэ жижигийг харин хоёулаа ийшээ хийх хэрэгтэй байсан шүү дээ. За сайн байна. За ингээд хичээлдээ төвтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. За бүгдээрээ үлгийнхээ хуудсыг өргөдөө багш нь хэрэг дүн авсан хараадах юм. За бүгдээрээ өргөрөө. Оо бүгдээрээ маш сайн оролцсон учраас бүгд ийм смайл авсан махна шүү дээ. За баярлалаа. За өнөөдрийн миний заасан Монгол нэг хичээлийн сэдэв маань болохоор эсрэг утгатай үг ба тэмдэглэгээ гэсэн сэдэв байсан. Тэгээд энэ хичээлийн зорилго нь болохоор ерөөсөө
Нэгдүгээр төвшний хөнгөн хэлбэрийн хүүхдүүдэд бол эсрэг утгатай үгийг утгыг таниулах, өгүүлбэр зохиолгох, тэмдэглэгээний утгыг ойлгуулах. Хоёрдугаар төвшний хүүхдүүдэд болохоор тэмдэглэгээний утгыг ойлгуулах, эсрэг утгатай үгнүүдийг таниулах. Гуравдугаар төвшний хүүхдэд болохоор зөвхөн том жижигийг л ялгуулах гэсэн юм зорилго тавьсан хичээл байсан. Тэгээд хичээлийнхаа сэтэлжүүлэлтийг болохоор жигмит тогмод 2 гэд энэ хүүхдийн дууг сонсгоод эхэлсэн байгаа. Энэ дуугаа сонсгоод тэгээд нөгөө тусгаалan ажиллаж байгаа хүн төлбөрийн амин эрдэнэрээ болохоор самбарт гаргаж ирж энэ жигмит тогмодын зурган дээр хувингийн зөв олж наалгуулсан жижиг томор нь ингэж наалгуулсан байгаа. Бас хүүхдүүд маань болохоор дууг дагаж дуулаад за тэгээд дуун дээрээ ярилцаж эсрэг утгатай жижиг том явж ирж гэсэн үгсийг бол дуун дээрсээ гаргаж ирж баттгаж ярилцсан байгаа. За тэгээд өгсөх тэмдэглэгээ, уруудах тэмдэглэгээ, эрэгтэй эмэгтэй гэсэн энэ тэмдэглэгийг бол хүүхдэд харуулж утгыг таниулаад тэгээд самбарт сурагчдыг 2 дугаар төвшний сурагчдаас нэг сурагчаа гаргаж ирээд тэмдэглэгээний ард зургийг зөв байрлуулсан. Энэ талаар хийхээчээд за тэгээд энэ тэмдэглэгийн дээр болохоор хүүхэд болгонд юм эрэгтэй сурагчдад нь эрэгтэй хүүхдийн дүрс, эмэгтэй сурагчдад нь эмэгтэй дүрсийг өгч тарааж өгөөд нэг нэгээр нь гаргаж ирж самбар дээр аль хаалга руу орох вэ гэдэг ингээд өөрсдөр нь зөв байрлуулсан байгаа. Энийг болохоор бүх сурагч хийсэн, 3 төвшний бүх сурагчд хийсэн. Тэгээд нөгөө хүн төлбөрийнхаа хүүхдэд болохоор дэвтэр дээр нь хувингийн зургийг, жижиг том хувингийн зургийг наагаад будуулсан. Тэгээд будуулахдаа болохоор энэ хувинтай ижил өнгөөр том хувингийн будаггүй л тэгээд юм ягаан өнгөөр будуулсан байгаа. Тэгээд дараагийн даалгавар нь болохоор үдсэн нөгөө 8 үгээ баттгах юм дасгал ажиллуулсан. Энэ дээр болохоор энэ 1-р төвшний сурагчдыг хийсэн даалгавар байгаа. Энэ юуны зургийн дээр үгийг бичсэн. Энд болохоор эсрэг утгатай зургийн дээр үгийг бичээгүй, бичээгүй үгийг нь хүч бичих даалгавар байсан. Энэ даалгаврыг 1-р төвшний сурагчид хийж үзтгсэн. 2-р төвшний сурагчид болохоор энэ зургийг хараад доор нь үгийг бичсэн энэ зураг байгаа. Энэний ард болохоор энэ бэлэн зургуудыг өгсөн. Эндээс эсрэг утгатай зургийг олж наасан. За тэгээ 3-р төвшнийхаа сурагчаар болохоор энэ хавтгаа дээр ажиллуулахдаа энэ жигмит тогмод 2-ын нөгөө том жижигээ баттгаад хувингийн бас сүудрийн тавиад өгсөн сүудрийг хараад жижиг томоог нь зөв олж наах даалгаврыг 3-р төвшнийхаа сурагчаар хийлгэсэн. Тэгээд энэ таглааг бол томыг том дээр нь жижигийг жижиг дээр нь ингэж зөв олж бөглөх даалгаврыг 3-р төвшнийхаа сурагчаар хийлгэсэн. За тэгээ өгсөх уруудах авна. Өгсөх уруудах дээр болохоор энэ тэмдэглэгээнээс гадна тэмдэглэгээгээ таниулчаад хүүхдүүд дээр болохоор баттгах зорилгоор өгсөх уруудах тэмдэглэгээг өөрсдөр нь ширээ бүтнийг нэг сурагчдад нэг сум өгөөд тэмдэглэгээг нь өөрсдөр нь хийлгэж наалгасан байгаа зангуун дээр нь ингэж. Тэгээд хамгийн сүүлд хичээлээ баттгаад энэ тестийг ажиллуулсан. Энэ тест нь болохоор зургийг хараад зөв бол зөвлөж тэмдэглээд буруу бол X-ч тэмдэглэх тэмдэглэг байсан. Тэгээд энийг болохоор сурагчдаар палмасраар ажиллуулад буруу бол арилгуулад ингээд засуулах зорилгоор юм гэлгар утанд хийж ажилласан. Энийг болохоор 1-2 дугаар төвшний бүх сурагчд хийсэн байгаа. За тэгээд хичээл баттгах зорилгоор энэ нөгөө 3 дугаар төвшний амин эрдэнэрээ энэ аягны том жижигийг олуулад том аяганд нь том бөмбөлгийг, жижиг аяганд нь жижиг бөмбөлгийг ялгуулж хэлсэн. Тэгээд сурагчтай бол ингээд ширээ болгонд нь хосын аргаар суулгаад, хос хосоор нь суулгаад хийсэн даалгавар бүртэн ингэж үнэлгээг тавьж явжсэн. Ингэж үнэлж хичээлээ төгөлсөн.